Тэнгэрийн дор чон үлж байна. Тэнгэрийн дор марал уурандж байна. Тэнгэрийн дор агуу хүмүүн төрж байна. Тэнгэрлэг заяатай Монгол түмэн залбирч байна. Очуулцох ямар ч газарт хүрэх довжилсон зам байдгүй луга. Оюун эрдмийн хөргөлд зүгээр л нэг хүсэл мөрөөдлөөрөө хүрнэ гэвэл юутай их эндүүрлвэ. Амьдрах ухаан сураагүй эдэрхэн нас минь алсын мандгүйх цэнхэр гал мэт явсан оюутан цагаа дурсан ботход тэндээч гэрэлтэй эндээч хүнэгтэй явжээ. Яг л энэ мөчөд ярам найрагчдын нүдийг нээж чихнийхэн бүглөөсийг онгойлгосон Монгол улсын боловсролын их сургууль буюу уучнаар багшийн дээдийнхээ багш нараа өдгөөж бодон залбирнам. Тийм л эрхэн эзэдийн нэгэн их хүмүүн бол Монгол улсын гавьяат багш их эрдэмтэн Цэдвийн өнөр уян багш билээ. Тийм л болохоор нарт хорвоод алтан заяа хайрлан багш хэмээх эрхэн алдрын суудалд Монголын шав нарынхаа зөвшөөрлөөр эрхэмсгээр завлан суусан ань эрхэн хүмүүнийг элгэмсэг үзэгч таны мэдлэлд байдаг ялагдаагүй амьдрал нэвтрүүлгийнхээ гал хойморт урьсан минь энэ буюу таалал орш болтугай. Би бол Улс аймгийн Кыргызсан буюу хуучнаар Арбан баядын хошууны Савангийн хошууны нутаг төрсөн. За одоо бол Улс аймгийн Кыргызсамын нутагт. Миний төрсөн нутаг бол зүгээр одоо зарим хүмүүсийн тэрийн одоо энэ юутай харьцуулбал одоо уул ус одоо жигдэрсэн одоо гол морин шуугсан тийм их одоо үдсэнтэй тийм одоо газар биш ч гэсэн нададаа бол одоо үлгэрийн орон шиг юм сайхан газар байдаг. Улс аймгийн Кыргызсамын хоо толгой гэдэг. Тийм орцог толгодын донд хан бүхийн нуруу тогтхын шилийн одоо хойд талд одоо 10 ид орчдөг одоо ийм нэг жижигхэн толгоон өвөрт худгийн дэргэд анх одоо газрын гүнээс гарсан худгийн ус ууж ингэж одоо их нутаг элгэн садантайгаа бол учирсан ийм л хүний нэгдээ. Тэгээд намайг миний аав бол уугуул одоо Баядонгийн харагчууд уугийн намжлын цэдв гэж ийм сайхан гүн байсан. Ээж минь одоо тайжууд өгтэй цорс уугийн тийм тайж ястай ийм одоо совдэ гэж ийм хоёр хүн байсан. Энэ хоёр хүн намайг тэр нутагт төрүүлж хүний одоо биеийг олгож цагаан суугаар одоо ээж минь хөгүүлж ингэж өсгөж өндийлгсэн учраас би одоо өнөөдөр энэ ертөнцид газар одоо ирснийхээ хүн болж төрснийхээ одоо бас учир утгыг бүшиж бүтээж яваад ийм л нэг л хүний нэгдээ. Гэхдээ миний нутаг бол Улс аймгийн Кыргызсам гэдэг бол баядууд гэдэг бол бас эрдэм ном оюуны соёлын одоо их гайхамшигтай бүтээлтэй. За ер нь төрсөн нутгийн ч гэсэн бас төрсөн үрс одоо бас хайр ивэлээ өгдөг. Бурхан нутгийн минь бурхад үргэлж одоо биднийг одоо харж тэтгэж явдаг. Би нутагтай бол бас одоо шүтэж хаач явсан нутгийн одоо төрсөн нутгийн минь уул ус намайг төшиж явна гэж ингэж боддог да. Тийм учраас бол одоо энэ сайхан нутагт төрж өссөндөө аав ээж минь эрүүл саруул одоо ингээд өсгөж төрүүлсэнд нь би одоо их баярлж явдаг. Аав ээжийн одоо ачийг одоо хүн эзэж хариулж чадахгүй ч гэсэн тэр сэтгэлийнх нь тэр ачийнх нь одоо сайн сайхныг сэтгэлдээ үүрч явна гэдэг бол бас их одоо уян гэж ингэж боддог да. Номын мөр хөөж эрдмийн одоо далаад одоо омбох ийм сайхан хөв тавиланг надад миний одоо бурхан шиг багш нар өгсөн гэж би боддог юм аа. Тэгэхээр багш гэдэг бол анх аав өсөг зааж эрдэм номын одоо анхны алтан гişгийг хүртээсэн бага ангийн багш нар, дунд ангийн багш нар бас би хэлье гэж бодож байна л. Тэгэхээр зэрэг миний одоо багш нар тэр үеийн багш нар. Би бол цаг үеийн хэмжүүр бол цаг үеэр л хэмжигддэг шүү дээ. Тэгэхээр 1957 онд анх сургуульд орсон. Одоогоос одоо бараг 50 шахам жилийн өмнө байна шүү дээ. 50 жилийн өмнө.
Тэгэхээр энд бол Эрдэм номын анхны одоо энэ Эрдэм номын одоо хишиг хүртэж Эрдэм номд шимтэх ийм одоо сайхан мэдрэмжийг бол миний багш нар өгчээ гэж би ингэж боддог байхгүй юу. Тэр үеийн багш нар бол өнөхөр сүрэн жавгаан хэлдгээр бол ёстой олон талын авьяастай ийм хүмүүс байсан. Тэр үеийн одоо сэхэтнүүдийн сорн бол багш нар байсан гэж би ингэж боддог. Тийм учраас бол хүн бүхэн баг энэ багш болъё да гэж ингэж боддог. Эрдэм номын мөр хөвөл багшиг дагая багшиг шүтье гэж ингэж бодож явсан. Энэ сайхан дурсамж бол минь намайг одоо энэ багш гэдэг энэ алдрын одоо үе таалгаас онгоолгож оюуны одоо зулыг асааж өгсөн ийм хүмүүс гэж ингэж бодд юм а. Тэгээд 10 жилийн сургууль төгсөөд энд багшийн дээд сургуульд орж ирэхэд мөн л одоо мөн агуу багш нар намайг одоо тосч явсан. Энэ багш нарынхаа одоо Эрдэм номын хишиг тэр хүмүүсийн өгсөн хүн чанарын өгөөж гэдэг бол намайг одоо өндөй зэрэгтэй авч өгдөг л гэж би ингэж боддог. Хүн хүнийхээ хүчин загас усныхаа хүчинд гэдэг сайхан үг байдаг шүү дээ. Эрдэм номын хишиг гэдэг бол багш нарын хүчээр л одоо газраас тэнгэрт оюун санаагаараа нисэх ийм жигүүр хайрладаг гэж эртний мэрэгдийн хэлсэн сайхан үг байдаг шүү дээ. Тийм учраас бол энэ багш нарын гадаа дурсан санах дуртай. 19-р зууны их соён гөрүүлэгч Цанид ловн шагдрын хэлсэн их сайхан үг байдаг. Энэ үгийг бол ерөн хүн бүхэн сэтгэл зүрхээрээ мэдэрч байх нь зүйтэй гэж ингэж боддог л да. Тэгээд буйны садан багшаасаа ингэж бурхныг бөөрөгдөө, сэтгэлийн гурван хорноосоо ингэж чөтгөрийг бөөрөгдөө гэсэн их сайхан үг байдаг. Тэгтээ зэрэг бол энэ буйны садан багш гэдэг бол бурхад. Би Монгол хэл уран зохиолын одоо мэрэгжил эзэмшсэн одоо агуу их бурхадын оюуны хишгээс хүртэж өдий зэрэгтэй яваад их баярлаж явдаг. Жишээлбэл одоо энд байгаа одоо энэ Монголын 20 дугаар зууны Монголын оюуны соёлын одоо алдартай гурван одоо оргил байна. Энэ гурван хүнийг бол би 20 дугаар зууны Монголын шинжил ухааны төдийгүй хэл эрдэм соёл хэл бичгэн эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн одоо ичнээ багш нар гэж би боддог. Энэ гурван хүнээр бол би хичээл заалгаагүй энэ гурван хүнтэй уулзаж учирч эрдэм номынхын хичгийг хүртэж байсан. Жишээлбэл одоо Цэндийн Намдасрын, Шадвын Лувсан Мандан, Ямбын Эренчин гэдэг энэ гурван хүний ийг бол би одоо энэ өөрийнхөө суудаг өрөөнд олон жил энэ гурвын одоо хөргийг ингэж дээдэл шүтэж байдгийг. За энэ гурван төдийгүй энэ багшийн их сургууль одоо бол боловсролын их сургуулийн хаалгаар анх багшийн дээд сургууль гэдэг нэртэй байхад нь би 1967 онд одоогоос 45 6 жилийн өмнө 50 шахам жилийн өмнө бол энэ Эрдмийн уурхаан хаалгаар анх орсон. Тэгэхээр их сургуулийн босгаар алхахтаа хэн түүнийг Эрдэм ухааны шилтгэн гэж бодохгүй байна. Тэр алдар нэр гориглогч мөн гэсэн их сайхан үг байдаг. Нэрээ би энэ Эрдмийн шилтгэний хаалгаар анх орохдоо бол энэ их Эрдмийн одоо уурхаагаас яаж хишиг хүртээ дээ. Миний одоо хүрэх газар мөн үү биш үү гэж ингэж бодож орж ирсэн. Гэтэл намайг бол их сайхан бурхад тэр үеийн одоо буйны садан одоо тийм хүмүүс тосож авсан. Манай багшийн дээд сургуулийн 1960-70 оны үеийн алдартай багш нар байсныг бол одоо би төдийгүй одоо энэ багшийн дээд сургуулийг төгссөн Монголд одоо Эрдэм ном их хэл Эрдэм соёлын эрхэмлэн дээдэл зааж холныг гэгэрүүлж яваа багш нар бүгдээрээ мэдэн тэ. Энэ дотор бол одоо Жамсрангийн Найдмад гэж одоо их бурхан шиг хүн байсан. Дөрвөлжин наа гэж бид одоо их хүндтгэдэг. Энэ хүний одоо Эрдэм ном заах одоо арга Эрдмийн одоо ишгийг одоо өөртөө шингээсэн түүнийг хүн тухааруулах их агуу авьяастай. Хүнийг таних олж Эрдэм судлалын мөр дуруулах одоо тийм гаргуу авьяастай хүн байсан. Энэ бол Тэнкмэр энэ хүн Тэнкмэр гэж байсан. Бямбсан, Жанчивд орж. За тэгэл одоо Шарав гэдэг одоо олон одоо багш нар бол бидний одоо энэ багшийн дээд сургуульд бол их хэл Эрдэм соёлын одоо хишиг хүртгэд бол их үүрэг гүйцэтгсэн. Одоо миний багш нараас бол байгаа Баточор Төмөр тогоо гэдэг одоо Актимич Төмөр тогоо, Оюун Мадрах гэдэг одоо миний одоо их хайрлын шүтэж явдаг бүх багш нар. Ер нь багшигаа шүтгэхгүйгээр Эрдэм номын хишиг хүртнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Ийм учраас бол би багш нартай үргэлж хайрлж багш нараа үргэлж дээдэлж явдаг. Багш гэдэг одоо энэ сайхан алдрыг одоо өөрийнхөө одоо өнгө төрхтэй болох хэмсэн ч гэж одоо хөтөл 40 гаруй жил зүтгэж яваа юм л хүндээ би. Эх орн Монголын маань 4 зүг 8 зогсд элгэмсэх сэтгэлд эрхэм сэдвийн өнөр оюун багшийн шавнаар Эрдмийн шимийг
түгээн гэрэлтүүлж байгаа нь улсын өндөр оргил усны тунгалаг урсгал мэт үнэн билээ. Үнэхээр сэдвийн өнөр уян гэдэг энэ эрдэмтэн багш Монголын хэл шинжлэлийн сэтгэлгээг шинтгэж эрдэмтэн гэдгийг монголчууд бид хүлээн зөвшөөрсөн юм. Эрдэмтэн багш өнөр уян Монгол улсын боловсролын их сургуульд 40 жил ажиллахдаа сургалт эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ мэргэжлийн тэнхэн сургуулийг 20 гаруй жил удирдах тусгай сургуулийн тэргүүний салбарын эгнэнд хүргэж чадсан хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, зохион байгуулагч, зүтгэлтэн хүн билээ. Энэ бүхний язгуурыг бүхэлд нь аваад үзэхэд тугалын бэлчээрээр ус талын удмаар сэтгэж Монгол залуучуудыг зөв сэтгэлгээний газрын зураг дээр зөв сэтгэж амьдрахад нь уран хайрлсан багш сургууль хүмүүжүүлэгч билээ. Хүн сэтгэл хангалуун байна гэдэг бол энэ ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ одоо зүтгэсний одоо гавьяа болов уу гэж ингэж боддог. Тэгэхээр багш гэдэг сайхан мэргэжил. Энийг бол би одоо олон дахин олон талаас нь тодорхойлох шаардлагагүй. Тэгэхээр сайн багш гэж хэм бэ гэдэг юм бол их чухал зүйл шүү дээ. Тэгэхээр сайн багш гэдэг бол миний одоо өөрийн одоо туршлагаар гэдэг юм уу? Олон жилийн одоо 40 гаруй жил би чинь багш гэлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг багш хүнд бол эдийн сайхан чанар хэрэгтэй байд. Нэгдүгээрт бол заах гэж байгаа юм а маш өргөн хүрээнд мэддэг. Хүнд хэрэгтэй юм нь бол шавьдаа бол их онож хөргөж өгдөг одоо ийм байх хэрэгтэй. Юмаа мэдхгүй багш байна гэдэг бол их хэцүү. Хоёрдугаарт бол багш сайн заахаргач байх хэрэгтэй. Заахаргач гэдэг бол орчин үгээр хэлж байна. Ер нь бол багш хүн бол мэрэгжилдээ дур сонирхолтой. Хүнд хөргөдөг, хүнийг таньдаг, хүнийг хэрэгцээг хангадаг ийм юмыг мэддэг юм а хүнд хэрэгж өгөх ёстой. Олон жилийн турш хүнд хөцөг хөдөлмөрөөр олж авсан эрдэм мэдлэгээ юм мэдхимсэн гэж одоо ингэж бодож байгаа шавь нартай хүртэн гэдэг бол агуу гайхамшиг шүү дээ. Тийм учраас бол энийг одоо би их боддог. За багшийн өөр нэг одоо чухал зүйл бол маш хүнлэг хүн байх хэрэгтэй. Ер нь бол зааж байгаа хичээлдээ дуртай заалгаж байгаа шавьдаа хайртай бай гэж ингэж сайхан сургаал биш. Амжилттай хүмүүжүүлэх нь утсан шавья хүндэтгэд оршно гэж би ер нь одоо 40 хэдэн жил багшлахтаа хүнийг ер нь загнаж доромжилж 9-ний шидээр одоо хэлж ингэж үзэв. Миний одоо өөрийн хичээж явдаг энэ зүйл бол 3. Нэгдүгээрт сайн юм мэддэг байх хэрэгтэй. Сайхан заадаг байх хэрэгтэй. Хүний хэрэгцээнд хүн болгон тохирсон аргаар заана шүү дээ. Түүнээс биш. Тэгэхээр багш бол хичээлийг одоо яаж заандаа гэж бэлтгэж орохоос өмнө юу заандаа гэдгээ бэлтгэж орчиход яаж заахаа бол тухайн заах үедээ бол ингэн бүтээдэг тийм л одоо мэрэгжил шүү дээ. Тийм учраас бол 40 хэдэн жил хүний өмнө жүжиглэнэ гэдэг бол жинхэнэ амьд жүжиг одоо найруулна гэдэг бол хэцүү шүү дээ. Тийм учраас багшийн ажил бол их гүнд ажил. Бас их сонирхолтой ажил гэж ингэж боддог. За дээр нь бол өөрөөсөө дутуу байгаа хүнд хичээл заана гэдэг бол тэр хүнийг хүндэтгэж тэр хүнийг таньж байж хүнд хэрэгтэй юм хийж өгөх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас би юм мэдэхгүй хүнд бол хүнийг доромжилдог. Юм мэдэх гэж ирж байгаа учраас би тэр хүнийг хүндтгэдэг гэж ингэж боддог. Тийм учраас бол одоо миний шавнар одоо мэдж байгаа байхдаа өнөр юм багш юм хотлоо ярьж унтаа гэж арай хэлэхгүй байх. Би 40 гаруй жил одоо энэ хичнээн олон шавьтай боллоо. Би шавийг бол ялгаруулдаг. Энэ өндөр одоо зэрэгтэй, энэ одоо их гавьяа шагналтай гэж ингэж одоо хэлэх бол их хэцүү байдیں۔ Яагаад үгтэй зэрэг бол надаар хичээл заалгасан болгон миний эрдэмэн гიშгийг хүртсэн намайг одоо шүтэж явсан юм л хүмүүс гэж ингэж боддог. Тэгээд Монголын одоо өнцөг булан бүрт миний шавнар одоо олон байна да 40 жил багшсан болохоор бол одоо баг миний үеийн багш бол хөдөө орон нутагт бол алга болсон байна шүү дээ. Ягаад үгтэй зэрэг тэдний шавнар одоо. Тэгээ би ингэ боддیں۔ Тэгээд хэрвээ олон жил багшлах болвол одоо хүртэл одоо намайг ингэ багшлуулж байгаа би боловсролын их сургууль энэ шавнар хамт олондоо би бас бахаргаж явдیں۔ Ягаад үгтэй зэрэг би хэрвээ одоо хүртэл ажиллавал хоцрохгүй ажиллах хэрэгтэй хүнээс. Хэрвээ хоцордгоо өөрөө мэдрэх юм бол шавнар мэдрэх юм бол би хурдан энэ ажлаас гарах хэрэгтэй. Тийм учраас бол багш хүн бол үргэлж өсөж өндөөж дээшилж ингэж байхгүй бол цаг үеэсээ хоцрол багш гэж байх хэрэггүй шүү дээ. Тэгээ олон сайхан шавнар үедээ би шавнараараа бахархтыг. Яагаад бахархтыг гэдэг зэрэг бол Монгол хэл их хэл эрдэм соёлыг өнөөдөр одоо өдий зэрэгтэй хүнд түгээж зааж надаар одоо хичээл заалгаж
ингэж явсан шавнарынхаа эрдэм соёлын одоо их өглөгт багш нь бол бахархахгүй байхын аргагүй л дээ. Энэ цаг үед л одоо миний одоо энэ амьдарч байгаа энэ цаг үед бол мөн л тийм л одоо цаг үе. Тийм учраас бол жаргаж явсан сэтгэл хангалуун байдаг, мэрэгжилдээ дур сонирхолтой энэ сайхан миний жаргал гэдэг юм уу одоо өөр сэтгэлээ сайхан тайвшруулах ийм одоо юмыг бол тэтгэж явдаг. Би өөрийнхөө одоо энэ мэрэгжилийнхээ одоо энэ сайхан бахархалтай их үнэнч явдаг учраас бол ер нь нэг тавьж одоо сэтгэл зовоод байдаг юм бол надад гайгүй. Ер нь хүн гэдэг амтан хүмүүсийн дунд л амьдарч амьдралынхаа сайхан жаргал зовлонготой хуваалцаж явдаг юм амт шүү дээ. Тийм учраас бол ганцаараа бол ямар нэгэн их сайхан амьдрал бүтээн гэж байхгүй. Хүний төлөө л хүнтэй хамтарч байж бүтээдэг. Би бол энэ багшийн дээд сургуульд юм уу одоо боловсролын их сургуульд 40 гаруй жил ажиллахдаа хамтарч ажиллаж явсан эрч хүчтэй сайхан найз нөхдөөрөө их баярлаж явдаг. Бахархаж явдаг энэ хүмүүс. Тухайлбал одоо миний одоо анхны одоо намайг багш болж 1971 онд багш болж ороход Найдамд багш маань хэдэн сайхан залуучууд авч Найдамдын хэдэн залуус гэдэг нэртэй ингэж болсон одоо нэртэй явлаа да. Тэрний дотор одоо шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн одоо бурхан болсондоо миний одоо олон жил 40 гаруй жил одоо оюутан цагаас эхэлж үерхэж эрдэм номын одоо их шиг хамт хүртэж бүтээж бие биенээрээ бахархаж бие биенээ бас шүүмжилж ингэж явсан Пүрв очир гэж одоо ийм сайхан багш одоо миний найз. За тэгээ Санжаа гэж одоо миний шав анхны шав тэгсэн мөртлөө миний одоо бас хамтран зүтгэсэн найз. Монгол Улсын их сургуулийн одоо сургуульд ажиллаж байгаа одоо тэтгэвртэй гарсан Базар Аргачаа. За тэгээд Отхон сүрэн Уйтэнгийн. За бид хэд бол нийлж яваад одоо бас Пөсөв гэдэг байгууллага байгуулж байна шүү дээ. Гэхдээ зэрэг бол тэр үед бол нууц байгууллага нууц бүлгэн маягтай юм да. Эрдэм номын гişгийг одоо хамтарч яаж бүтээх вэ гэдэг ийм сайхан хураатайгаар 1980-ад оны сүүлчээр 70-ад оны сүүлчээр Пөсөв гэдэг байгууллага байгуулж бүгдээрээ эрдэмтэн болъё. Бүгдээрээ эрдэмийн одоо шинжилгээний ажил хий, сайхан багш нар болъё. Бие биенээ одоо өргөж өнгөтэй өөдтэй явъя. Эннийхээ хүчээр бол бид бүгдээрээ шинжлэх ухааны доктор болсон. Эннийхээ хүчээр бие биендээ бол бид одоо түшиг болж явсан болохоос биш бие биендээ ата харахж бие биенээ одоо ямар нэгэн хэмжээгээр бол одоо ингээд муу сэтгэл агуулж яваагүй хүчинд одоо хүртэл бүгдээрээ эрдэм номын одоо их төлөө монгол хэл соёлынхаа төлөө шин одоо сайхан сэтгэлээ зориулж хөдөлмөрөө зориулж яваад их бахархаж явдаг. Нөгөө талаар бол одоо би оюутан ахын хэдэн найзаараа бас бахархаж явдаг хүн дээ. Би бол 1971 онд төгсгöd багшийн дээд сургуулийг төгсгöd бол бас надтай хамт бие биенээ хорцолдог хэдэн сайхан найзууд одоо хүртэл бол бас бие биентэйгээ одоо ингээд сайхан найз нөхдийн харьцаатай амьдралын одоо сайн сайхныг бол хамтар зүтгэж ингэж яваа. Хүмүүс би жишээлбэл одоо Цэндэвиш гэж Монгол Улсын одоо соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч ийм одоо эрдэмтэн хүн бий. За Гамбат, Бадрал, Гүндалаа, Цэдэнбал энтергээд одоо миний үүзээгүй сайхан уерхэж эрдэм номын одоо сайхан сайхан амьдралын сайхан бүхнийг бол бие биедээ төшиг болгож хүртээж яваа юм сайхан нөхдөөрөө би бахархаж үдий зэрэгтэй явна бол энэ нөхдийн минь бас хүчтэй гэж ингэж энэ хүмүүстэй бурханчлан шүтэж хайрлан одоо нөхөрлөж ингэж яваад бахархаж явдаг юм да. Ялагдаагүй амьдрал. Хүний амьдрал тохиолдог одоо хаахцал, зовлон одоо тийм бол одоо тохиолдсон шүү дээ. Тэр байтугай зөвхөн одоо аав ээж одоо бурхан болоход ч гэсэн хүний одоо амьдрал одоо тохиолддог одоо зайлшгүй дайрдаг тийм хагцалч гэсэн аав ээж алдах шиг үнц юм бол байдаг. За тэр байтугай одоо төрсөн үр хүүхдээ алдах ч гэсэн одоо би бол амьдралдаа бол тэгж одоо үр хүүхдээсээ бас алдаж байсан тийм тохиолдол байдаг. Тэгтээ тэрийг минь одоо нөхөж яваа хоёр сайхан хөө охин хоёртой би одоо баярлж явдаг. Тэр хоёр сайхан хөө охин хоёрыг минь дөрүүлж амьдралыг минь юм одоо тэгшгэн сайхан авч яваа хандаа их баярлж явдаг. Миний айн бол бас багш хүн.
Монгол хэл уран зохиолын багш надтай адилхан энэ 3 давхарт бас л оюутан байж ингэж одоо амьдралын одоо хатуу хөтөө жаргал зовлон бол хамт хуваалцаж миний нэг тал болж би өнөөдөр одоо Гавьяат багшлаг гэнэ Гавьяат багшийн одоо амьдралын тэр одоо Гавьяаг бол бас л миний хань хамт л бүтээлдсэн. Хамт бүтээлдсэн миний хань хамт бүтээлдсэн. Миний хүүхдүүд хамт үзсэн. Би 2 хүүхэдтэй одоо миний 2 сайхан хүүхэд байдаг. Хоёулаа одоо бас Эрдэм номын мөрхөөж бас л одоо эцгийн би нэг тусалдаг үү 2 хүүхэдтэй бол нэг тусалдаг сайхан Эрдэм номтой болоосоо гэж боддог. Тэгээд бол өөрийнхөө амьдралыг авч явдаг. Сайхан ач нартай. Эндээ би бахархаж явдаг. За тэгээд амьдрал тохиолдог бэрхшээл бол ер нь бэрхшээлийг л туулж үзэж судалсан, үзэж мэдсэн одоо ийм юм болгоно л аз жаргалтай байдэн шүү дээ. Бэрхшээлгүй амьдрал гэж ерөөсөө байхгүй. Би одоо жишээлбэл хичээл заах болгонда би одоо 1940-44 жил хичээл заахдаа ганц ч хичээл тасалж үзээгүй энэ би бахархалтайгаар гэлж чадна. Би саяхан одоо Бурятын нэг сургуулийн 40 жилийн 80 жилийн хойд яваад ирлээ л дээ. Тэгсэн чинь нэг 45 жил багшилсан нэг багш хурлын баярын хурлын энэ дээр гарч ирээд ганцхан үг гэсэн. Би 45 жил багшлахдаа жилд дундчаар 400 цаг заасан гэхэд би 40 цаг заасан байх уу? Би ганц ч хичээлийг халтуурдаж үзээгүй гэж тэр хүн гэлж байгаа юм. Орсоор нь гэлж энэ дээр халтуурдаг. Тэгэхээр энтэй адилхан би бол нэний нэг бахархах юм бол би 40 хэдэн жил багшлахдаа хичээл болгоныг нэг нөгөөтэйгээ давхцахгүй тийм өөр хичээл болгож зааж ирсэндээ би харин бахархаж явдیں۔ Тэгэхээр бол яг түүхтэй зэрэг бол хичээлийг номоос уулж өөрөөр одоо хуулсан мэдлэгээр зээлдэм л ухаанаар Эрдэм номын гიშгийг бол хүн төртэн гэдэг бол их муухай гэмт хэрэг шүү дээ. Тийм учраас би Эрдэм мэдлэгийг ухаан одоо соёлыг өөрийн болгож хүн төрөхсөн юмсан гэж ингэж сэтгэл зүрхээ өгч яваад их бахархаж явдаг да. Тэгэхээр бол энэ багш хүний одоо нэг сайхан сурмаар сайхан чанар байт юм даа. Та хэзээ сайн багш болох вэ гэж. Тэтгэврт гарахынхаа урд ороод би сайн багш болно даа гэж ингэж хэлж ирсэн. Тэгэхээр зэрэг нэрэл одоо хүн насан туршдаа л одоо багш гэдэг энэ сайхан юм хөртөж яваа шүү дээ. Багшгүй хүн гэж ерөөсөө байж болохгүй. Багшиг шүтэж боловсрол эзэмшнэ гэдэг бол хүний одоо зайлшгүй одоо энэ дайрах тавилан шүү дээ. За тэрнээс сайн багшийг зөв шүтгэл сайн замаар саадгүй зорчно гэл манай одоо иш танзан манжлын хэлсэн сайхан үг биш шүү дээ. Тийм учраас багшийг сайн шүтэж явах хэрэгтэй. Гэхдээ багшийг шүтгэхийн тулд бол сайн багш байх хэрэгтэй. Тэр сайн чанарыг эзэмсэн байх. Сайн чанарыг одоо эзэмшдэг багшигаа шүтүүлдэг тийм шавьтай байх хэрэгтэй. Багшаа шүтдэг. Ийм л одоо чанарыг би өөрийнхөө хүсэл зорилго болгодог. Тэг хичээлийг бол унтуудаад ороод одоо тэгэл нэг тийм уйтгартай хичээл болгоод ингээд заахгүй дурггүй. Тийм учраас бол миний зааж байгаа хүн миний ямиг хүлээж авч чинь үгүй юу гэдгийг бол төгс мэдэрдэг тийм мэдрэмжтэй байхгүй бол багш хүн ч хэцүү шүү дээ. Хүнд мөглүүлээ л одоо тэгээд энийг тэгээд өөрөө баг мэддэг муу заадаг дээр оюутныг доромжлол ингээд байгаа багш нар бол хэцүү. Би одоо багш залуу багш нарт бол тэрнийг хэлдэг. Түүнээс биш одоо тэгээд одоо тэр ямар багшийг бол би үнэлэхгүй шүү дээ. Шавь л үнэлдэг шүү дээ. Тэгээд одоо энэ манай миний 40 хэдэн жил заалгасан шавнаар одоо ингээд энэ зургатаар хараад явж байж байгаа бах. Тэгээд өнөрөө багш ямар багш вэ гэдгийг тэдэл үнэлнэ л дээ. Төр засагч гэсэн одоо над би одоо намайг Гавьяат багш гэдэг энэ сайхан алдар хүртээсэн явдал баярлж явдаг. Энэ бол төрийн гişиг. Би энийг бол нэг юм хийлгүй авчлаа даа гэж боддог бай. Миний хийсэн юмд бол юм бол Гавьяат багшийн дайтай байж дээ гэж 2000 онд одоо 15 жилийн өмнө энэ одоо алдрыг хүртсэн. Тэгээд энэ алдрыг алчихгүй юмсан гэж одоо бараг л өдөр болгон энэ одоо алдрын сайн сайхныг бол хүртэж энэ алдрыг одоо бас өөрийгөө омогшиж сайн багш бол улам сайн болъё гэж ингэж бодож л одоо зүтгэж явал хүний нэгдэ. Хүний амьдралд бол хүсэл тэмүүллийн одоо их хүчээр өнгөтэй өттэй ингэж явдаг. Тэгээ би анх багш гэдэг мэргэжлийг 10 жилийн сурагч байхдаа шүтэж гэлсэн ийм багш ийм мэргэжилтэй болох юмсан гэж ингэж бодож бас эртнээ сонгож явсандаа их баярлж явд юм да. Тэгээд 10 жил төгсөөд Монгол Улсын их сургууль юм уу эсвэл одоо багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид орё даа гэж ингэж бодож явсан мань бийлж Эрдмийн нэг шилтгэний
үе таалгыг татаж 4 жил суралцаж багш гэдэг мэргэжил энэ дипломтой болсондоо одоо би тэр үед их баярлаж явсан. Баярлахын зэрэгцээгээр би бас айж байсан. Энэ мэргэжлийг бол хүний дайтай багш нар шиг тэр одоо сайхан бурхан багш нар шиг ийм одоо дэмжээнд яаж хүрээдэ гэж ингэж бодож явсан. Тэгтээ би энийг бол хүрнэ гэдэг тийм сайхан хүсэл тэмүүллээр би өөрийнхөө одоо энэ мэргэжлийг зүтгэсэндээ тэгээд анхны гараанд байхад бол нэрэл амьдралын төлөө энэ мэргэжлийг сайхан мэргэжилтэй болох юмсан. Ийм өнгөтэй өттэй хүнд одоо энэ эрдэм номын буян хүртээсэн сайхан хүн болох юмсан гэж тэмцэж эгэлсэндээ нэг одоо сайхан үг байдаг. Сайн багш гэж хэнийг хэлэх вэ гэвэл шавьдаа хурдан гүйцэгдэг хүнийг сайн багш гинэ гэж ингэж хэлдэг. Тэгээд одоо надаас чадaltaй, надаас одоо нэр төртэй, надаас одоо их улс их орныхаа амьдралд бол одоо юм бүтээсэн одоо миний шавнар байгаа явдалд бол би өөрөө улам их ялалт байгуулж байна л гэж ингэж боддоо шүү дээ. Тэгэхээр би бол одоо ганцхан өөрийнхөө хүчээр биш хамт олныхаа хүчээр хамт одоо багш нарынхаа хүчээр, шавнарынхаа хүчээр, хүн хүнийхээ хүчээр бол одоо ялалтанд хүрсэн амьдралын өнөөгийн одоо нэг төвшөнд хүрснээгээ бол бас зохих хэмжээний ялалт гэж боддог да. Энэ бол нэг тийм өөрийгөө нэг өндөрт өргөсөн үг биш байх гэж ингэж боддог. Ягаад үгтэй зэрэг ийм л өндөрлөгөөс би 40 хэдэн жил багшин өндөрлөгөөс бол би өөрийгөө бас нэг үнэлэх хэмжээнд хүрчтэй гэж ингэж бодож одоо ягаад бахархдаг шүү дээ. Тэгээд энэ хүн болгон над шиг сайн багш болоорой гэж би хүсэхгүй. Өөрийнхөө төвшөнд тэр багшийн алдар гавьяг эрдэм номын гიშгээр хүнд хүртээж олон шавьтай болж тэр шавнараараа дамжуулж Монголынхаа хөгжилд, улс орныхаа хөгжилд төв нэмэр оруулж байгаараа гэж би ингэж хүсэтэй. Эрдний чулуу илэгдэх тусмаа өнгө ордог лугай эрдэм номыг эх орон Монголдоо төдийгүй энхэн замбуулан түгээн дэлгэрүүлж яваа эгэл жирийн хэрнээ эрхэн нэгэн хүмүүний ялагдаагүй амьдралын харгуй зам мөрөөр үзэгс таныг төр аялуулахад ийм буюу. Гэхдээ амьдрал өөрөө ялагдах хоёрыг үнээс шаарддаггүй. Гагцгүй дотоод сэтгэл нь үнэн сэтгэлээс амьдралыг хайрлахад язгуур үнэн оршдог болов. Үнэн гэдэг усан живдгүй, галж чаддаггүй, сомонд өгтгүй. Үннээр бол үхэр тэргээр уулайг үүсэн гэхийн гол учир нь хийх ёстой ажлаа эзэн ёсоор хийхийг хэлсэн бижээ. Тийм л болохоор зинхэрхэн талын Монголын хүүхэд орчууд цэцэг мэт талаглан амьдралыг чимдэг өрөөлтөө учраас цэдвийн өнөр оюун багшийн маань ялагдаагүй амьдралын нэгэн дуулал өмдөл орших үзээ. Бишрэл сэтгэлээр багшаан хүндэтгэн дээдлэх Монгол түмэн багш дор өргөсөөр л байх болно. Багш дор